ингээл нэг ажилтаа байдаг юм чинь хаяа нэг гартах гоё юм аа. Яа дээ. Ингээл нойроо яална. Унтах гаж байгаа юм шиг. Тэгээд юу ингээл нэг хуучны нэг тийм Оросын кинонд харж байгаа л цэргийн албан тушаал харж ирсэн юм чинь бас нийцдэг ингээл анаа л нэг юм байшин барьчихсан те. Тэгээл нэг ураач тойруулчихсан ингээл нэг сууж байгаа л гардаг шүү дээ. Та тэдний ер нь занималаар яваад байна уу? Айгуу хаад тэр чаашин ер нь тэгээд юу шүү дээ. Тэтгэврт гарна гэдэг чинь бол цаашаа хонд доктортой амьдрал руу шилжих гэсэн үг л дээ. Энэ төрийн тусгай албыг хааж улсын хил дээр алба хааж яана гэдэг чинь байгалийн үдлийн амьдрал явна шүү дээ. Тэгээд сүүлдээ одоо ингээд тэтгэвэр гарахаар чинь бас нэг суурьшин гоё амьдрал шилжиж хонд өөрийнхөө ирээдүг үр хүүхдтэй одоо хэрэгцээтэй зүйлийг хийх ирээдүйн амьдралд одоо хондны доктортой нэг жоохон суурьшиж амьдрах тийм сонирхол маш их бий болдог байхгүй. Тэгээд тэр давуу ийм хийж байна шүү дээ. Зарим нэг хүний үед чинь ингээд нэг тэтгэвртэй харна гэдэг чинь юм уу? Бүр ингээд нэг гэртээ зөвхөн гэхлээр нэг амьдрал нь дуусч байгаа юм шиг тий. Зарим нэг хүнд бол ингээд амьдрал нэг шинээр хэлж байгаа юм шиг яваад байна л да. Би бол таныг бол харж байна. Энд чинь ингээд хөөрхөн бүтээн байгуулалт хийцэн хашаа ороо анслаад ногоо цагаа тариад тэг ингээд төгшөнтэйгээ хамтаа ингээд нэг арчлаж явдаг бол бас нэг жаргал юм шиг. Тийм энэ ч одоо мөрөөдлөлтөө ер нь би энэ Европ чиглэлж ярьдаг шиг дээ хондоо хүн бол одоо нэг 3-1 заавал хийх хэрэгтэй юм энэ гэж тэгж бас үний юм шиг байна. Нэгний өгөхөр зэрэг одоо мэдээж хэрэг авгаа авч өгч явахдаа болох асуудал байна. Хоёр дахь нь болохоор одоо мод тарих гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр чинь бол одоо учиртай үг юм л да. Яагаад гэвэл хүн амьдарч байна одоо амьдарч байгаа учраас хөдөлмөр хийж өөрийнхөө хондоо сонирхолтой зүйлийг хийж баясгалантай амьдрах одоо ёстой ч тийм. Цэргийн газар одоо ингэж ажиллаж явах чинь мөнхийн тийм тайван бос амьдралд амьдрын шүү дээ. Жишээс үргэлжлэл сэтгэл санаа зоостой. Нэгдүгээр хоёрдугаарт нь болохоор зэрэг ард дандаа ажил уяатай. Гэр орны ажил ихээсээ илүү одоо тэр тал руугаа их хазаана. Энэ тэтгэврт гарсан нь бол зөвхөн гэр орныхаа ажлыг бодохоор зэрэг одоо энэ бас нэг сайхан амьдрчий болгох чи гэж хичээж шүү дээ. Тэгээ тийм л маягийн юм шүү дээ. Та ч одоо энэ хил хамгаалах албанд 30 гаруй жил ажилласан хүн тийм ээ. Тэндээс өөрөө гүйцэтгэсэн. Яг би ойлгоод хойшмал байна л да. Төрөмс танаа өгчнийг байж хээс нэг хамаагүй ажил төрлөөр яаж авч утсан. Хойл адил ирэх хүн энэ уулаарэ. Зүгээр л да хил хамгаалах гэдэг энэ зүйл бол Монгол хүсэж байгаа ямар төвшөнд байна. За би одоо бол 1990-ад оноос өмнөх тэр хуучин үнэлэх одоо санаж юм ээ. Их одоо бэлтгэлтэй ер нь бол одоо аимшиг аимтай байсан гэж шилдэг. За тэгээ 90 он болоод нөөч перестройка гэдэг за ер нь 90-ад онд юм ховор байсан. Тэгээд бараг л одоо юм хил манах байтал одоос хоосон хөгсөс байлаа шүү дээ. За одоо цагаан нэг эдийн засаг бас нэг байгууллага бид ч бас нэг ямар байлгатай гэдэг ойлгодог болсон. Гэхдээ ер нь зүгээр Монголын хил хамгаалах алба маань юу нэ ямар хоо төвшөнд юм. Би одоо нэг хоёр хөштэй болоод харьцуулж марлаа шүү дээ. Аюулж бод. Яг хятад Орос хоёр улстай харьцуулж үзэх юм бол Монголын хил хамгаалтын төвшин бол харьцангуй нэг жил хэмжээний байгаа шүү дээ. Дотоос нь үзэхгүй. Үзэхгүй. Тэгээд энэ 90-ад оноос хойш энэ хоёр улсад аль алинд нь бас нэг өөрчлөлтүүд гараад ялангуяа Оросын холбооны улсд бол Оросын холбооны улс чинь задраад тэгээд одоо бас нэг зах зээлийн нийгэм рүү маягтай шилжиж ингээд ирэхээр зэрэг энэ зах хязгаарынхаа орнууд юу ханд одоо манай тэгэлдэг энэ Тува бүрээд орны алтаа гэх мэтлэгийн газрууд их зах хязгаар дуу учраас нийгэмд байсан мал аргууд бүгдийг хойд шилжүүлээд тэгээд одоо тэд нар нь болохоор нөгөө малчин уламжлал эдрэмлээ алдсан байсан учраас мал аргуугаа тэр дорн дуусгаад ингээд амьдралын нөхцөл байдал нь их өндөрсөн. Тийм учраас тэр зүйл холбоод улсын үед байсан шиг биш. Монголын малыг хулгайлах дээрний асуудал бол тэрс нэмэгдсэн шүү. Цаанаас очиж шалтгаантай байна тийм. Очиж шалтгаан байна. Цаанаа бол яг одоо Монголын хэмжээчд орж ирэлтэй буудуулах жагаад байгаа ч гэж хэлдэг байсан. Тэгээд яг тэр чинь бол нэг үгээр хэлэх юм бол зүгээр холтонтой хүн бол мэдээж хүний нэрнээд авахгүй шүү дээ. Тэгээд тэр амьдралын ядуурлаас зарим шалтгаалж ийсэн байх. Зарим ч яг бас одоо урд өмнөний чөлөөт харилцааны үед бас одоо ямар нэг аргаар 8 ганц хийжсэн улсууд нь бас чадгаа байгаа. Ингээд ирэхээр зэрэг Монголын талын
Монголынхын чинь бас нэг малчаар юм болохоор хилдээгүүр шиг юм нэг малчид голдоо энэ дэр. Тэгээ хилдээгүүр малчид голдоо энэ дэр болохоор мал нэлбэг. Тэгээд хов шилжээд манай малчид чинь өөрснөө амьдралаагаад явж чадвартай олон малтай ингээд ийм болоод ирэх үед бас хилдээгүүр хулгайн одоо 8000 үсрэгэх маягаар одоо ийм мэтлэг хэлийг зөвчлөл ирсэн мэгцэн хэрэг шүү тэгээд бас Хуучны зураг болсон дээр хилчин бичлэр нэг тийм нэг боо мөрлсөн те нэг дуртай за нэг хавчаарыг дагуулсан. За бүр сайн дээрээ бол нэг хөдөлгөөн морьтой. Нэг тийм зураг одоо бодог байсан. Орчин үеийн одоо ийм хилчид энэ хил хамгаалалт одоо алман яаж бичиж ийна тэр үз одоо оцсон өөрсөж нь цаг хугацаа чинь ингээд явж ирсэн улам сайжраад улам боловсронгуул болоод байна л та тийм. Тэгэхээр дахин ч өөр нь одоо өөр хэлийн салбартайг анхаардаг болсон шүү дээ. Яг ер нь Монголын хэдийн зэрэг бол дэлхийд дээр байгаа ер нь ганц зэрэг одоо миний ярьдаг үг л дээ тэр. За одоо хондоо эн чинь дэлхий чинь бол эхний зэргүүд нь морь малтай зэргүүд байлаа шүү дээ ер нь эхнээсээ. Тэгээд одоо бол морин зэрэг морь хэрэгэлдэг цэргийн алба хаадаг одоо тийм газар бол ер нь Монголын хил зэрэг үлдсэндээ. Манайх бол яг жинхэнэ очиход Монгол улсын хил бол үндсэндээ Монгол морины хоёрын нуруунд хамгаалагдаж байдаг юм шүү. Тэгэхээр энэ чинь морин цэргийн одоо бас нэг юм байна шүү дээ Монголын цэрэг. Гэтэ мэдээж хэрэг дээр юм морин цэрэг бол сэлэнтэй одоо арай нэг өөр хөвчтэй байсан бол одооны морин цэрэг бол одоо автоматтай гэхдээ морин хил хамгаалсаар. Тэгэхээр зэрэг зүгээр захын машинаар юм дахиад улсын хилийг тойроод хамгаалаад эсвэл одоо бүгдийг торосоод мад бариад ингээд хамгаалдаг үлийн бүтшгүй асуудал. Тэгэхээр Монгол хүн бол улсын хилийг хамгаална гэдэг чинь Монгол маягийн аргаар хамгаалах хэрэгтэй байхгүй юу? За ямар ч цаг их орой болсон байна. Дүүний нь орж унтаж амраа. Гэхдээ ер нь бол маргааш өглөө эртээ бацаад хашаа ороодоо танилцах зуураа таны бас яг залуудаа хил хамгаалахд одоо хийж байсан зарим нэг үйл явдлаас нь ихэн дурснаа. Та надаас ганц нэг зураг үзүүлээрэй. Хүмүүс одоо суудч байгаа ш тийм улмаачуудаа тэгэл энэ хилийн зэрэгээс гаралтай нь хурандаад ирсэн хэдий бас барилгавчтай холбоотой ч гэсэн яг үндсэн ажил хил хамгаалалаа л шүү дээ. Тэнтээс холбоотойс сонь сайхан зүйл ярих болов гэж бодож чинь тий. Тэгээд ямарч орж амрах байлаа. Тэгээд би таныг тэр юу нэг лонтолтой уяад л тий. Та тэр нэг тийм оор багтай хөдөлгөөнтэй жиж харж байгаа ерөөсөл. Тэгээд амлалтын өдрүүдээр ингээд одоо хүүхдүүд ирнэ тийм ээ. Баяр. Харин тийм. том баяр. За тоосч. Хэрэг агаар сайхан байгаа. Юу ч болж байгаа юм. Нэг асан чинь онцлог нь агаар сайхан л тань ч тийм. За өглөө хэд тас босч байгаа. Би чинь үлээд за 6 өнгөрөг болсон байна. Юу яг тийм юунаас сэргийн алтнаас үлдсэн юм байна. Гоо тэр чи юм зүгээр ер нь одоо энэ насны голдуу юм шүү дээ. Сэргийн албачуул яг цагийн төдий сэрнэ гэсэн програм хийж гисэн байх бол сэрдэг нэг тийм одоо зуршил байсан юм. Одоо тэр бол энэ 5-6 жилийн юунд бол бас багсан шүү дээ. Одоо энэ хилийн отроо застав өдөр явж байгаа хүн чинь бас нэг тийм өглөөний цайнд ямар байт юм бол тэр бол одоо дэсэж хоол. За ер нь өглөөний цай бол нэг юутай биш ээ. Би бол ер нь хар багасаа тийм л дээ. Зөвхөн отроо застав бүгээр бүр хүүхэд байхын л одоо нэг өглөөний цай бол нэг айхтар тийм ууж исэн юм юу байхгүй. Өөрөө хэлчүүнээр
зүгээр зовлон жаргалсан юм. Ялангуяа жаргалж яг хэлжинд бол одоо жаргалж гэж одоо таашаа. Яг ингээд нэг тийм хэлийн одоо хондоо нэг хэлийн ингээд шугам дээр нэг өөр юм сайхан сэтгэлтэй одоо ингээд нэг явж байхад ба шүү дээ тийм ээ. Тэр одоо энэ миний хойдолд бол одоо их роман гэдэг тэр хондоо хүний дотоод сэтгэл байна гэж хэлдэг. Тэгээд одоо тэр нэг би энэнийг хамгаалж байгаа. Энэ гэсэн тэр бахархал бол одоо тэр зүгээр нэг их ормоор ярьж инд Улаанбаатар суусан зүудний тэр толгойд бол тэр чувство гэх юм одоо мэдрэмж орж ирэхээр тийм одоо юу дараа нь бол бас одоо их харамсмаар одоо тийм бас байдал би жишээлх юм бол энэ тэр Монголын нутаг байсан гэлээ энэ Монголын нутаг байсан гэлээ хэл дээр очиод одоо ингээ харж яхад гол харамж байдаг юм шүү дээ. Бишгүүд тэр юм зөндөө шүү дээ. Иржин одоо Монгол улс шиг юм олсон цөөхөн шүү дээ. Одоо Монголын ингээд бүх иргэн тойронд ингээд үзэхэд Монгол хэлтэнгүүд Монгол үндэстэнгүүд амьдарч шүү дээ. Одоо тэр жигээр Монголоидууд одоо ингээд урдуур Монгол ийшээ ингээд Шинжээний наагур бүгд Монгол одоо тэр Захчин ураага Туваа тэр бүгд одоо ингээд бас монголчууд. Тэр цаашаа алтай юу хоошоо мөрөөд одоо тэр хондоо ингээд өөрөө Монгол мөртлөө тий одоо энэ горны алтайч ихтэл Монгол маяг улсууд шүү дээ. Тэгээд тийм мөртлөө дэлхийд ирэн тийм бол бас цөөхөн байна. Өөрөө улс байдаг. Иргэн тойронд зүгээр бас Монгол байдаг. Өөрөө улсууд тий. Тэгэхээр манай бол хондоо нэг их том эзэн түрний үеэс одоо алдсараа хамгийн сүүл үлдсэн ганц жижиг одоо нутаг нэ шүү дээ. Тэгэхээр энэ Монгол хүмүүсийн төв юм л да. Миний хувийн онол л доо. Гэж байгалийн асар их хүндрэлтэй газар байхгүй. Тэг хүн ерөөсөө ямар ч амьтан өөрийнхөө амьдрах газрыг хайж олно шүү дээ. Тэгээд дараагаар нь тэр амьдрах газраас хамгаална. Тийм ээ. Ямар ч амьтанч тэр хүнч тэр. Тэгэхээр тэр хүндрэлтэй мэдээж үүс бий болоод одоо ингээд яалаа гэх чинь тэр одоо яагаад тэр далайн хэрэгээр тэр халуун дулаан орноор хүн амьтыг шиг оршоод байна нөхөр тэр чинь дандаа амьдралын нөхцөл айсан улсууд тийшээ яваад байна гэсэн үг шүү дээ тийм үү. Яагаад энэ хоошоо энэ Орос одоо энэ Европ чиглэлд одоо ингээд энэ нөгөө тийм хүн амьдрах нөхцөл байгалийн нөхцөл сайхан байхгүй. Тэр хондоо одоо хүүтний уйлрал багтаа хичнээн сэрүүн боллоо ч гэсэн хүний одоо хондоо нэг амьдрахад бас одоо салтаарч болгон баг. За тэгээд одоо гой үзүүл юу гэдгийг одоо тэр бас юу баялаг нь болохоор зөв нөгөө ил баялаг гэдэг маань би одоо тэр модсод тэгээд ангалт ингээд инээ юм. Тэгэхээр тэр тийм чиглэл рүү хүмүүсүүд нь төвлөрөөд Монгол руу ингэж явсараа нөгөө хойтой хэсгийн ханаас наваад урдаас нь одоо говь хэсгийн говийн ингэж говь нүрөө яахаа бах улаангууд нь тулж ирээд тэгээд цаашаа Монголд бол хондоо хүний одоо амьдрал гэдэг энэ бол хондоо байгалийн шалгарлаар үлдсэн хүмүүсүүд байхгүй. Одоо тэгж би бол бодож ер нь багцаар нарах юм бол Монгол бол одоо энэ 1990-ад оноос хойш шиг ийм тусгаад ийм биедас ийм одоо багц хамгаалалттай бол сүүлийн лав миний мэдх жилүүдэд байгаа. Энэ одоо Улаанбаатар өөрт чи үзүүлж байгаа энэ юмнууд бол юу гэхээр зэрэг энэ миний одоо би чи Монголын хэлний зэрэг хамгийн олон хэлзэрчгч байсан хүн гэж өөрөө яриад байдгийг. Хамгийн олон хэлзэрчгч байсан. Хэдийг байсан? Яг миний удиржээс очиод бол 168-ыг барьсан юм шүү дээ 3 жилийн хугацаанд. Тэгээд дараагаар нь яг төв дэрснээс хойш би нэг айхтар олон юмд ганц нэг юмд л оролцож байсан болохоос биш. За яг өөрөө хондоо энэ хэл хамгаалтанд групп бүлэг зохион байгуулад бэлтгээд удирдаад тэгээ яг биечлэн одоо хэлзэрчгч байжээс отроод дараа бол би одоогоор сонсоогүй байж магадгүй. Тэгэхээр тэр нь бол одоо би байгаа юм. Би тэгж явсан. Тэгээ тэр нь амьдралын шаардлагаас урган гарсан хэрэг. Би 1986 оноос 90 он хүртэл хэлийн нэгдүгээр отродын дараа буюу хондоо Баян-Улгийн аймгийн отродын дараа ажилласан. Оросын хэл хятадын хэл хоёрыг хоёр талдаа хариуцсан. Одоо бол 2-3 анги тэрнийг хариуцж байгаа шүү дээ. Тэгэхээр яг Оростой жижигрээ хийн, хятадтай гэрээ хийн. За энэ үед болохоор зэрэг тус отрод нь
энэ Монгол Алтай нурууны цаатлын хондоо нэг хэсэг байгаа юм. Одоо тэр Ёлт сонгонтын бэлчээр гэдэг голын хэсэг. Тэр голын бэлчээр хэсэг дээр наагуураа ингээд цэнгэл хайрхны нуруугаар ингээд Алтай нуруу ингээд тастаа таачдаг. Тэгээ зөвхөн мөнгө төсөн дээгүүр давж ийж Монголын одоо тэр цаана үлдэж байгаа нутгийг очиж болдог. 103 сар бол нэг 2-3 даваа онгой. Тэр лүү давахын тулд 22 удаа тэр Ялтын давааг би давсан байна. 22 удаа давхтаа бол бас нэг 7-8-ын ганцаараа давж ирсэн. Анхны замыг ухаанда тэргүй давж болох юм а гэсэн замыг гаргаад. За тэрний яаж байгаа гэхээр манайхан 100 болохоор зэрэг нөгөө даваа нээгдэнгүүд цэргээ гаргаж тавиал. Тэгэл татчаал тэгэл өвлжин байж байгаа л бүр одоо хавар нэлийн ороо 6-7 сар хүртэл байж байгаа цэргээ гаргаж тавьдаг. Тэр хооронд нь хятад болохоор зэрэг маш их баялагтай нутгалтай юм. Одоо энэ богын өр байж штеп. Энэ богын өрөөлд зүгээр ингээд сараагаад гэтэж идэг маш их бохтой. Тэгэхээр хятад ухаандаа энэ богын өрийн дүүж авч одоо бизнес хийдэг. Тэгээ одоо цаанаас маш хэмжээний хүн зөрчдөг байхгүй да. Тэгээ энүүнийг очсон дороо илрүүлээд тэгээ одоо судалгаа хийж явж байгаа. Тэгээ одоо ингээд гинтхэн одоо ингээд нэг өмсөм 70-80-аар хил зөрчиж бариад тэгэхээр бид нар бас одоо гайхаад тэгээ одоо асуулт тавьж эхэлж байгаа. Тэгээ энэ бол ухаандаа Монголын хэлийг монгол маягаар хамгаалах гэсэн тиймэрхүү бас нэг арай нэг одооны буюу дээр үеийн тэр бидний үед байсан хамгаалтаас арай өөр мэс тийм хамгаалтай аргуудыг хэрэгжилж эхэлсэн байхгүй юу? Тэгэхээр энэ хоёр хүнийг явуулсан. Энэ хэл хамгаалтын ахлах жалбуу гэдэг хуримдаа энэ Сэндүү гэж одоо тэр нутгийн урын анхаа уулын спортын 1-р зэргийн тамирчин, зурагч. Тэгээ энэ манай хэлийн зэргийн эх орны манаас өмнө зурагч байхгүй юу? Тэгээд чинь бас нэг ууланд явчих чадaltaй буюу явахгүй бол намайг ч бас тэр үед хэр орохтой үүсэхгүй шүү дээ. Би ч нэр даваа 22 удаа давсан юм. Тэр чинь 4000 метрийн өндөртэй даваа байхгүй юу? За тэгээд энэ хоёр хүн төвөөсөрөө би офицероо бүтэн өвөл бэлдээд одоо тэр групп маань энэ шүү дээ бэлдсэн групп маань. Тэгээд яаж байгаа юм? Тэгээд давж байгаа байна. Энэ баазын би яаж байгаа гэсэн зуны цагт газар зөөр ухаад хоолтой хүнстэйгээ гэрээ ингээд битүү бусаад тэгээ орчихсон байсан байхгүй яг хил зөрчигч орж ирдэг газар. Тэгээ энэ дээрээ байрлаад одоо энэ гэрээ барьж байна. Тэгээ дараагаар нь одоо энэ өөрөө биеийн зогсож энэ офицерууд одоо хил хамгаалтын одоо энэ хилийн хамгаалтын тушаал гэж байдаг юм да. Тэр нэг өгч байгаа. Тэгээ энэ удаад би 8-9 хил зөрчигч барьсан юм шүү дээ. За энэ яагаад гинтхэн морьтой болчих вэ? Би ч яваадсан хүн шүү дээ. Энд чинь би тим цастай байхад очиод ийм байхад утсан байхгүй юу? Тэгээ яг нөгөө санзраад хил зөрчигч нараа бариад ингээд барьсныгаа л одоо явгоноор илгээгээд нь шүү дээ. Тэгээд одоо цэргийнхаа морийг унаад буцаж яваа юм дээ. Одоо энэ би явж байна. Тэгээ ард нь ингээд хил зөрчигчөд тооцсон. За энэ ухаандаа одоо барьсан хил зөрчигчөө одоо ухаандаа буцааж байгаа юм. Энэ хоёрын морин дээр сунлаад энд нэг офицер юм. Тий. За ийм л одоо үйл явдал болсон юм. Тэгээ яг энийг яагаад одоо ингээд өөрт ч үзүүлж ярваа гэхээр зэрэг Монгол улсын хэл дээр одоо олон жил албаалаа. Олон хэл зөрчигч байрлаа. Яг уу Монгол улсын хэлийг хамгаална гэдэг бол ерөөсөө үндсэн зорилго нь хэл зөрчигч байх юм шүү дээ. Тэгэхээр зэрэг энэ сүүлийн үед хэл зөрчигч барихаас барихгүй байсан дарга нар нь их гачхаад хэл зөрчигч барьсан хүмүүсүүд үнэлэхээ болцсон. Одоо нэг ийм мод зуршил харагдаад байдаг шүү. Хондоо ерөөсөө бид нар яах гэж хэл дээр манаа хийж идэг юм гэхээр хэл зөрчигч барих гэж л манаа хийж идэг байхгүй. Бид нар барьж лээвэл улсын хэлийн зөрчил бага байна. За нэг ийм л одоо юу юм да төв. Сайхан түгүүнээс нэг удааг л одоо тэгээ энэ 22 удаа шүү дээ. За энэ бол манай хашааны одоо байдалтай чам танилцуулахад. За энд бол яг 7-8 жил одоо бид нар ажилласан. Энэ явган зам тавиад явган замыг бол бид нар замын засварын үед нь хайжсэн бордюраар одоо гоож авч. Тэгээд болж ирснийг одоо аваад бид нар одоо тарьсан. Тэгээ яг энэгээр бол одоо ингээд моноос тэгээд одоо юу нарс тарьсан. Тэгээд тэр цаан саваа мод. Тэгээ яг олон жилийн хөдөлмөрөөр гарч байгаа.
За энд бол манай теплиз байдгийг. Энд битээ нэг юм гэртэй. Чи баяр хоёрын зоны өргөн биш. Тэ яг энэ зочин төлөөлөгч ирүүл хүлээж авдаг, бас гадаад дотоодын найз нөхөд ирүүл эндээ байлгадаг. Ухаанда энүүгээр бол одоо ингээд тэр хэмжээнд байгаа нь бол Украинууд. За энэ наан хийсэн нь бол одоо энэ газар ухдаг юм. За энэ бол одоо энэ газар дээр ингээд тавиад хүн. Тэгээд энэ дээр нь гიშгээл ингээд. Тэгээд ингээд газар авах. Одоо ингээд тэгээд үндсээ түгээл дараагаар нь ингээд. Энэ бол маш их гараа газар хаглаа тэгээд бас хажуугаар нь борноо дээр туу. Няцлаад одоо. Ийм багж энэ манай хүү тохиож ирсэн нэг эдгээр одоо гэж хөнгөвчж шүү дээ. Тий. Энэ бол одоо ер нь тэгээд явандаа зах зээл бас гаргаж зарах санаатай шүү. За тийм байна. За тэгээ энэ бол Украинууд нь. Украинуудны нийт 19 штэ. За. Тэгээ 19-нээс яг нь одоо нэг 30 шахам килограмм жимс заримдаа гардаг юм их хөгж байгаа чи. Тий, энэ одоо ингээл тий. Энэ очнаас бол би одоо нэг 10 хэдэн жилийн дараа жимс авч идэнэ гэж бодоод байгаа юм. За энэ савамодыг бол одоо бас бизнес шиг л ашиглаад байгаа шүү дээ. Яах юм? Яагаад гэвэл одоо хөмсөө савамод тарья гэж над захиал авах юм бол одоо нэг ширхэг суулгацын 600-аас дээш төгрөгөөр. Яг ер нь бол зах зээл дээр бол чинь 1000 гаруй төгрөг нэгдээд шүү дээ. Тэгээд ингээ өрөө цацаад ингээ ахлаар саглаа гэж уу. Өрөө цацсан шин чи тайрал ерөөс ийм тайралгээ суулгана. Тэгээ суулгачаар шууд орно. Энэ талтай бас байна тий. Тийм энэ байна. Тэгээд энэ яванда ийм алей юм болтой байна шүү дээ. Айрын зүйл багтаад байна шүү дээ. Цаагур юугаа. За тэргээр бол энэ наагур нэг 4 яавлагны бат тарьсан юм аа. Яг манай одоо юунд зах дээр ярьсан усууд яг одоо ингээ ургуулсан байна. Манай хашаанд ургуулж ийн гэж үзсэн. Бид хоёр тариад 3 жил болж чинь. Яавлагч байхгүй тэгээд ямар ч байсан нэг юм амтай байгаад. Яванда яавлаг авах юм байлгүй гэж бодож байгаа. Тий. За нэг иймэрхүү л одоо тогтчлтаа тэгээ 8-9 жил насалдаж ийм болгож байгаа. Часраган болоо цаанаа гэж. Часраган одоо энэ дээ тий. Часраган бол одоо болцооны хэмжээгээр бид нар авчихна. Энд ер нь ийм байтэр. Энэний ч хойлог гэдэг юм аа. За. Янз бүрийн одоо Морс нэр өгсөн чинь нохоо бас тэмцэл зогтгүй билээ шүү. Нохоонд бол Монголын одоо өөрийнх нь зогцолдооны нэр өгөхөр одоо гэсэн. Энэ зэрлэг сонгоно. За нэг иймэрхүү л аж ахуйтай хүн дээ. Гойдод их аж ахуйч юм аа. Чи одоос бодож л байлаа. Насны одоос гарсан гэл одоо гэртээ ингээл бүгээс сууж идэм болов гэсэн чи гэрт гадаагүй л бүтээн байгуулт. Тийм байна шүү дээ. Ер нь Монгол хүн бүхний амьдрал өөрснөө хэрэгэд мөрсөн шалтгаална шүү дээ. Тэгээд одоо ялалтын их баяраар та бүхний манай гэрт очсон явдал их баярлалаа. Би одоо саяхан хэлийн зэргийн одоо энэ атиод ангуудаас одоо талархал илэрхийлмэр хэд хүн байдیں۔ Сонсё л доо. Тэг яагаад гэхээр зэрэг гавьяа цолоор шагнагдсан хэлийн одоо энэ 0165 дугаарыг надад бол одоо ахмадууд нь тэрүүдийн дарга нь одоо их санаачлал гаргаж хансраг хэмжээний биелэг зээл дурсгалын зүйл өгсөн. Та бүхэн зарим одоо харсан байна. За бүр тэр байтга хэлийн бүх хотродуудаас хүмүүсүүд ирсэн. Тэр дотроос бүр одоо их баярлж яадаг. Торноо аймгийн Эрдэнэ сумын иргэдийн хурлын дарга Дэд хорондоо, бэлтгэлд хорондоо баяр хүү дээрээс нь одоо тэнд ажиллаж байгаа мөн штаб дарга хийжсэн бэлтгэлд хорондоо баяр сайхан гэх мэтлэн явсууд мөн отродоос 2-3 хүн ирсэн. Тэгээд ер нь бүх ангиудаас одоо төлөөний хүмүүсүүд ирж миний одоо энэ авиатыг хүнд итгэж хэлийн цэрэгт одоо он удаан жил ажилласан бахархлыг минь дахин сэргээж өгсөн нөхдөд баярлж байгаа. За тэгээд нийт хэлчихдээ бол энэ агуу их орны дайны ялалтын 70 жилийн он баярын мэндийг хүргэж одоо манай ярилцлагыг хэлчихэд бол Монгол улсын тусгаар тогтнолыг хамгаалах нэр хүндтэй үед одоо хичээнгүүлэн зүтгэж байгаа гэдэгт найдаад бүгдд нь одоо мэнд хүргэж одоо Улаанбаатар хотоос 25 дугаар суугаад дамжуулан баярын мэнд хүргэж байна. Шуурай шунаас ингэ геогийн зүүцсэн байна шүү дээ. Тийм шүү дээ. Би одоо ялтын баяр өөр би ялтын баяр болж шүү дээ. Одоо надад бол ялтын баяр болоод байна. Тэгээд би энэ ялтын баяраар энэ Монголд оршин сууж байгаа Оросын холбооны улсын иргэд элчин сайдын яамны хамт олон одоо энэ ялтын баярын мэнд хүргээрээ баярлалаа. Баярлалаа мачаа тиймэр одоо парадыг үзсэндээ ямар ч үсэн дээр аюу гоё юм шиг танаа төрөш ашиг чамдаа тий. Одоо дайны ялтын 70 жил болж байна. Хоёр маш зэрэг яваад байгаа. Ямар ч нэвтрүүлгээр жаргаж байгаа гэсэн зүйл бол их
сайхан өгөөжтэй. Дараа жилдээ бид нэг дахиж ирж хонё шүү. За хоноор хоёр маань тэгээд улам одоо хашаа оргоо. нэг их гоё болоо тий. Джеймс гэнэ оргоо. Джеймс ургасан байх тийгүй юу? Дахин туслаас хаваач гэж байгаа тийм та. Хүн бол хос болсон ингээд сайхан хойш насны самаатай тийм ээ. Намууд сайхан ингээд амьдсан. За баярлалаа. Хоёроо сайн сууж байгаарай. За түүний ингэ шүү одоо яг ингээд ороод ирсэн. за бай. Sen